MCS Coca-Cola компани тогтвортой хөгжлийн тайлангаа Шангрила төвийн нэг давхар танилцуулж байна. Тус компанийн хувьд байгаль орчин дээлтэй үйлдвэрлэл явуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хуванцрыг дахин боловсруулахаас гадна 2010 оноос хойш үйлдвэрлэлийн процессд ашигладаг усыг цэвэршүүлж байгаа юм байна. Цэвэршүүлсэн усыг унтны уснаас бусад зориулалтаар ашиглах, цаашлаад загас амьдрах боломжтой юм байна. Мөн тус компанийн хувьд 2022 оноос хуванцраа буцаа авах болжээ. 2024 оны байдлаар борлуулсан ус ундааныхаа 56% тэнцвүүц хуванцрыг эргүүлэн татсан байна. Мөн бүтээгдэхүүнүүд эхнээсээ дахин боловсруулсан савлгаатай болж байгаа юм. Хуванцар нь даавны түүхийн эд болохоос гадна ундааны савны бөглөөгөөр сандал, ширээ зэргийг бүтээснийг дэлгэсэн байна. За тэгээ бүгдээрээ дамжуулаад бид нар одоо байгаль орчны чиглэлд ямар ажлууд хийдэм бэ гэдэг тогтвортой хөгжлийн тайлангаасаа илүүтэй энд онцолж байгаа. Тухайлх юм бол бид нар одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ одоо усныхаа үр ашигтай хэрэглээ хэрхэн дэвшлүүлдэг, за савлгаан дээрээ хэрхэн анхаардیں, хэрхэн дахин боловсруулдیں, за тэгээд хүлэмжийн хийн ялгарлыг бас одоо жил тутамдаа хэрхэн бууруулдیں бэ гэдэг одоо аль болох хэрэглэгчдэд ойлгомжтойгоор бас одоо сурагчдын амралтыг тохиолдуулаад энд бол бас хүүхдүүд маань юм хийх боломжтойгоор иймэрхүү байдлаар хийсэн байна. Хуванцрыг хаявал хог болно. Харин ангилж тушааснаар байгаль орчинд ээлтгээс гадна мөнгө олох боломж юм а. MCS Coca-Cola компанийн хувьд 17 мянган харилцагчдаа эерэг нөлөө үзүүлж тэдгээр нь эхнээсээ хуванцраа тушаадаг болжээ.